Зүгээр л энэ дэр биш үү? Үгэн дээр дөрүүлээд ингээ маргаад байх шаардлагагүй байхгүй. Хуулийн дээр юу гэж бичснээр л явах хэрэгтэй байхгүй. Тэгээ би түрүү хуулийн уншаад өглөө шүү дээ. Цэцэн маргаан шийдвэрлэх одоо маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-1 дээр цэцэн дүгнэлтийг улсын хурлаар хэлцэнэ л гэсэн байна шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ дэр одоо юунд нь маргаад байгаа юм? Одоо хэдүүлээ шүү дээ. Ардаа нэг юм л байна. Яагаад өнөөдөр ингээд төрийн бүх ажиллагаа зогсоод төрийн хямралт байдалд орчих. Өөрөө өөрсдөө хууль дүрмээ өөрсдийнхөө хүсэнд нийцүүлж тайлбарлаад түүнтэй холбогдуулж шийдвэр гаргаж л яваад шүү дээ. Тэгээ энийг одоо хурдхан шиг нэгдэлт нь гаргаад шийдээд төрийн доктортой байдлаа хангаад ажиллаа хийцгээхгүй бол энэ өөрөө маш том хямрал руу төр нийгмийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Энэ байдлаараа дамжирх юм бол би нэг зүйлийг нь хариуцлагатайгаар хэлээ гэж бодод. Ер нь үндсэн хуулиа өөрчлөөд сонгуулийн хуулиа батлаад энэ улсыг бол тарах хэрэгтэй. Ийм хэмжээнд л хүрнэ. Би бол энэ тэр байр суурин дээр хатуу зогсно. Гагцгүй одоо энэ нэг маргаанаа болоод урт ажиллал хиймэр шүү дээ. Энэ янзаараа дамжираад үргэлжлэх юм бол юу болдог вүлээ? 32 33 гээл хуваагдаад явах чинь үндсэн чинь төр бол тэг зогсолт хийсэн шүү дээ. Дахиж ийм зовлон одоо ард хэрэгт өөрүүлмэргүй шүү дээ. Аж ахуйн нэгж компаниуд чинь бүгдээрээ илгээр хэвтэж шүү дээ. Тэгэл өөр хоорондоо эрх мэдэл албан тушаалын төлөө үзээд байдаг. Нийгэм эдийн засгт асуудлуудтайгаа бүгдээрээ нийлээд үзэхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр одоо асуудалтайгаа л байлдаа л да. Хоорондоо биш. Хэрвээ уучраа олж чадахгүй бол их хурл би бол тарай гэдэг дэр бол хамгийн түрүүнд уриалаад юу нэгд ажиллаж чадахгүй бол тарай л да. Хариуцлага хүлэе л да.